Нэг хэд хэдэн ингээд сахалтай цагтай байд юм уу тэр гэсэн тийм коммент харсан уу? Тийм. Цагтай сахалтай байж болдгүй юм уу? Болдгүй. Тийм үү? Тэрийг бол биднээс мэдчихсэн. Сахалтай байж болдгүй юм уу? Тийм. Яагаад сахалтай байж болдгүй? Дүрм журмаар сахал ургуулж болохгүй. Тийм гэдэг үхгүй. Тэгээд ремидийн ихрэгийн сахлыг авчих бүр жоохон хөвгт болчих гээд. Тэгээд угнаах сахлаа угаасаа ахуулахгүйгээд ахуулахаар юм давхрын руу гараад ирчихнэ гээд. Тэгээд тэгээд одоо зохиомл юу юм чин тэгээд одоо ингээл сахалсан баттал юмнууд явж байхаас л гээл. Тэгсэн уг нь бол сахал ургуулж болдгоог нь бол мэдчихлээсэн. Сайн мэцхан уу? UB Live site-ийн анхны подкастыг та бүхэн одоо хүлээн авч үзэх гэж байна. За манай подкастад энэ удаа Ацаа хиймэр уран бүтээлийн найруулагч их баяр. За мөн уран бүтээлч Магнолиан хурж ирсэн байгаа. Ши гончсон замны. Өө. Таны хэлээгүй шүү дээ. Тэр хэргийн газар хамгаалт дээр тавьсан биз дээ. Тавьсан юм уу, тавиагүй юм? Хоолойг ногтлол гизийн хүүлэл зүрхийн суглаад уушгийн дэлгээл элийн нэлдээ дэлүүгийн дэлдэл боовын босгоол алаар хийчихэд бол юу хүм ах вэ? Зүгээр солонгос сурлаа үзээ очих цовруулаа үлдээд. Тэгээ бүгдээрээ одоо халахтай ашиг гэдэг хэрэг тайцсан дээр очиж байгаа юм шиг. За. За тэгэхээр өнөөдөр бид нэр Ацаа хиймэр олон ангит киноны тухай бас хоорондоо ярилцах болно. За тэгээ манай дүлгөөн буюу одоо Магнолиан буюу одоо манай дүлгөөн маань ерөнхийдөө их баяраас бас бэлдсэн сайхан асуултууд байгаа. Би бас тэрнийх нь хариултыг сонсохыг тэсээ одоо хүлээж байна. Тэгээд бүгдээрээ юу нэг ярилцлага эхлэе да. Тэгээ та бүхэн маань бас өөрсдийгөө сайхан танилцуулаад эхлэе гэж бодлоо. Тэгээд зүгээр randomly одоо би ингээд ICAS ажиж байгаа шпитээрээс Ацаа хиймэр дээр цуг ажилласан. Би хөгжмийн найруулагч болон зохиолын зөвлөхөөр ажилласан. Тэгээд тийм айк чи өөрийгөө танилцуулах их баяр гэтээ айк гэж бид нар тий их баяр дууддаг. Ацаа хиймрийн саныг нь гаргаж зохиолын бичиж найруулсан байна. Ацаа хиймэр одоо гараад 2-3 7 хоног болж байна тий. Техний ангиуд чинь 12 сарын 26-нд орсон 25 оны. Тэгэд нэг сар л болж байгаа юм байна. Тэг яг л сар болж байгаа юм тий. Тэг ер нь сэтгэл санаа сэтгэл ямар байна? Гарснаас хойш бүх анги гараад дуусна. Хүмүүс жоохон үдцсэн байна. Тий яг нөгөө хувийнхаа зүгээс бол би бол угаасаа л их сэтгэл хангалуун байсан. Яг гэвэл бас миний нөгөө зохиол ингээд кино зураг авалтын явцад тэгээд монтажны явцад тэгээд бас хөгжим нэмэгдээд ингээд нэг төсөөлж ирсэнээс хамаагүй гоё болсон. Тэгээд 100%, 110-20% сэтгэл хангалуун байгаа. Төсөөлж ирсэнээс ч илүү гоё болсон гэж яаж шүү дээ. Тэгээд тэр бол яг нэг юм хийж хат чинь ингээд яг нэг ийм төсөөлчөд байдаг шүү дээ. Тэгээд төсөөлөөс чи ингээд зөрөөд эхлэхээр чамд яг тэр нь чиний хувьд хэцүү байсан уу эсвэл гоё санагдаж байсан уу? Төсөөлөөс яг ингээд одоо зөрөөд одоо жишээлбэл манай 7 ангит кино чинь ингээд нөгөө ихэвчлэн нэг сценыг нэг шот байлгая гэж анхнаасаа тохироо. Тэгээд тэр оронд чинь нөгөө нэг сценийг ингээд нэг шот болгоод биднээс бүр ингээд бас олон тохиолдолд 2-3 сценийг нийлүүлээд бас ингээд нэг шот болгож байсан тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр ингээд тэрийг ингээд маш олон тейк явна. Ер нь бол 10 тейк бол яг стандарт байсан. Тэгээ 10 тейкээс ингэж явсаар гад хамгийн дээдлэлт бол ер нь бол нэг сцен бол 40 гаруй тейк явж исэн. Хамгийн их нь бол тэр л байна. Тэгээд тэр оронд чинь ингээд угаасаа болохгүй ингээд бүх юм ингээд одоо яг минь төсөөлснөр ингээд болохгүй байнгут ингээд угаасаа дахиад тейк явж байгаа юм чинь. Тэнгүүт ингээд зарим тохиолдолд ингээд нөгөө ингээд сансаргүй байдлаар ингээд ийм гой юмнууд ингээд нэмэгдээд одоо сансаргүй одоо жишээлбэл тэр кадрт морь орж ирэх ч байт юм уу иймэрхүү юмнууд ингээд
баяжигтаад ингээд илүү миний төсөөлснөөс биш ч гэсэн ингээд хамаагүй дээр болоод эхлэнгүүт тэгэл тэднээсээ тэгэл авчиж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө миний төсөөлснөөс өөрчлөгсөн ингээд зарим сценүүд шотууд илүү дээр болсон гэж би үзэж байгаа. Зургийн авалтнаас ер нь хэр удаан үргэлжилсэн бэ? 45 хоног. Тэгээ 40 take хийсэн гэж тэ нэг сцен дээр. Тэ найл сцен. Тэр нь тойрдог сцен. Мөнхөд намсраар юм хоёр суучаад мөнхөд ингээд тойрдог. Тэрийг болохоор бид нэр эхлээд нэг өөр сетапаар өөр байдлаар 16-7 take яваад тэгээд трийг ингээд үзээд тэгээд тэр ерөөсөө болохгүй гадсан байхгүй. Тэр нь өмнөх нь ямар сетап байсан? Тэр чи 2 дугаар анги дээр Тий. Римэд намсраа хоёр суучаад мөнх хаз ингээд ширээг тойроо явдаг. Тэгээ камер нь мөнх хазыг ингээд дагаад ингээд эргээд явдаг. Тэгээд бүгд нэг take те. Өмнө ямар өмнөх нь 2 дугаар ангийн пост кредит сцен дээр эхлэн явж байгаа. Гурлаа ингээд алхаад эхэлдэг. Тэр бол яг тэр сцен юу байсан бэ? Тий. Тэгээд алхаж ингэж ээлжилж алхаж эхэлж явж байгаад ингэж ремед мөнх хазыг дагаж алхаж явж байгаа. Тэгээд хамаг текстүүдээ хэлээд тэрсээ явжсэн байхгүй. Тэнгүүд тэр юусоо болохгүй байгаад тэгээд хангаа бит хоёр одоо ерхий зурлаач хангаа бит хоёр ярилцаад ерөөдөө яг юм тойрсон маягийн тэн дээр яг уу би юу жишээ авсан бэ гэхээр Үди алны зарим одоо яг одоо алтан үеийнх нь гэх юм уу 70 80-ад оны кинонууд дээр зарим сцен дээр нь яг ингээд нэг юм байран дотор ингээд яг ингээд тойрсон маягтай ингээд нэг тэкүүд өгөх байхгүй хөвчлэн Gordon Willis зураглаач хийсэн кинонууд дээр Godfather-ын загалмаас эцгийн зураглаач. Тэгээд тэрнээс санаад юм байвал яасан гээд тэгээд тэр чинь ингээд 16-7 take бас яваад хэд хоногийн дараа дахиж 16-7 take тэгэхээр чинь ингээд 45 бүр хэд хоногийн дараа авсан юм уу тий? Бүр авчаад зэм болохгүй байна гэх. Тий тэрдэг юугаа ингэж 16-7 take авчаад ерөөсөө болохгүй гэдсэн бохгүй тэр чинь нөгөө ингээд амар одоо perfect timing шаардж байгаа байхгүй ингээд яг ингээд текстүүдээ кадрт орж ирэхдээ хэлнэ. Тэгэхээр ингээд нөгөө ингээд яг бүх жүжигчд гурлаа ингээд нийлээд нөгөө мөнх хазыг ингээд дагаж явж исэн болохоор ингээд мөнх хазын ингээд нөгөө алхааны темп мемп ингээд бүгд тааруулах гэж ингээд нэлээд юм болсон гэсэн үг. Тэгээд хэд хоногийн дараа дахиж 16-7 take явж иж тэр эцсийн take-ийг авсан гэсэн үг. Вау. Тэгээд энэндээ зориулж текстийг нь өөрчилсөн үү? Тэгсэн. Тэр энэ мөнх хаз дээр нэг хоёр мөр текст нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхгүй бол ингээд тойрж яхад ингээд хоосон болчиход байсан байхгүй яг тэр ремедээс намсраа хооронд явж яхад тэнгуүтээ нөгөө темпийг ингээд хурдлуулчвал ингээд болохгүй байгаад байсан. Тэгэхээр тэн дээр нь бол текст нэмсэн гэсэн үг. Тэг текст нэмсэн ер нь хассан юмнууд бол байгаа яг их зохиолоос тэгээд сайжирсан гэж үзэл тэгэл авсан гэсэн үг тийм. Олон тохиолдол байгаа тийм. Тэгээ бас хэдэн сценийг бас холбож эсвэл нийлүүлж нэг сцен болсон гэж байна шүү дээ. Тэрийг одоо яагаад тэгэхээр болсон бэ? Уу яг зохиолдоор бичгтээ ингээд сцен болгож таслаад бичсэн. Тэнгүүт яг ингээд үйл явдлын бодонгот ингээд үргэлжлсэн үйл явдал байгаа байхгүй. Тэгэл шууд нийлүүлээл тэгэл тэр нь яг нэг талаараа одоо чаленж сорилт болж байгаа юм л да. Гэхдээ ингээд бүр илүү урт син шот болчихно гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэр болгон дээр ингээд илүү бас гоё нэмэлт юмнууд бас сансргүй зүйлс гарч ирээд тэр баяжигтаад явсан гэсэн үг тийм. Чин одоо сансруу зүйлс харин тий юу аль альсын нэг яг дурдаж одоо чи спойлерч болно шүү дээ. Одоо үзээгүй бол тэгээд үзэлтэй юу яриад байгаа юм бэ? Бүх ангийн үлцэн сонсож байгаа бол үгүй дээ. Тэгэхээр жишээлбэл тэр нөгөө зойр руу ордог гэсэн үг шүү дээ.
Тэр ер нь бол 3 сценийг нийлүүлээд нэг шот болгоцсон гэсэн үг. Зохиол дээр 3 сцен байсан. Тэгээд Яг нөгөө кадр нь ингээд зөөр дотроо байгаа. тий. Тэгээд мөнхөөс намсраа хоёр ороод тэгээд нөгөө гавлын ясмаас олоод тэгээд яаж байгаа тий. Тэнгүүд нөгөө сүлдээ намсраа ингээд гараад явчихж байгаа байхгүй юу? Тэр бол зохиол дээр байгаа юм. Тэнгүүд намсраа ингээд гараад явахдаа нөгөө мөнхөө заяа татгаа магтаад гараад явцсан. Тэгээд уухна ах угаасаа нөгөө тэр юун дээр жигнэс айгаад байсан байхгүй. Тэр зойр руу ороод тэгээд тэр зойрыг тэгж их ингэж гүн ухаж ингэж манай зураач нар бас мундаг байсан. Тэгж ухсныг анх удаа баг харж байгаа байхгүй юу. Тэгээд тийшээ орчоод тэгээд жинхнээсээ яагаад одоо нөгөө шууд гараад явцсан байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө мөнх аз Жинээсээ айгаад гэсэн үү? Хайгаад гэсэн үү? айгаад уухна ах одоо жүжигчин маань тэгээд мөнх аз тэнд нөгөө ингээд бах юм барьчаад тэгээд гарч чадахгүй байгаад идэг. Тэнгүүд хурж ирээд эргэж ингээд татаад ингээд юу ахад одоо тэний юм шиг хүн татахгүй орхио явчихын гэдэг нь одоо нөгөө мөнх азын процесс байхгүй юу? Тийм. Одоо тэр юун дээр чинь бас нэг сонь тохиол болсон анх удаа зөвхөн нэг тейк яваад нэг тейкээ авсан тийм тохиол байгаа. Тэр нь болохоор юуны гадна ирчээд тэр Ганбаатарын байшингийн гадна ирчээд хоёлоо ингээд юу яадаг штэ тэр хаалгыг онгойлох гээд үзээд идэг штэ. Тэр чинь бол эхний бөгөөд одоо эцсийн тейк болсон байхгүй. Тэгээд яагаад гэвэл тэн дээр бас хоёр жүжигчний маань бас одоо орон чадвар авьяас нь илрээд угаасаа олон сцен дээр бол бас тэгж өөрсдийн авьяасаар улам гоё болгосон одоо зохиолыг улам гоё болгосон тохиолдлууд байгаа л да. Тэн дээр ингээд тэр хоёрын бас импровизац бас нэлээд байсан байхгүй. Тэгээд тэр буу муун унж мунж байгаа нь бол одоо самсаргүй тохиолдол байхгүй. Тэгээд тэр их гоё болоод тэгээд биднээс ерөнхийдөө баг за зүгээр ихний тейк баг нөгөө бэлтгэл ихний тейк бол баг нөгөө ингээд юм бэлтгэл байсан байхгүй ингээд бүх ер нь бол шотууд тэр за зүгээр бэлтгэл маягаар ингээд нөгөө явчээ гээд яасан чинь тийм амар гоё болсон те. Шууд rehearsal тэгээд тэрэн дээр тухайн үедээ ч гэсэн шууд мэдсэн үү те. За тэгж яваад хэрэггүй мэнэ гэж шууд мэдсэн тий. Тийм тэгэл биднээс чинь нөгөө бүх кино багийнхан камерны арталт ингээд суудсан тэгснэ ингээд өөрсдөө ингээд инээдээ барьж чадахгүй зарим хүмүүс тэгээд угаасаа л амар гоё байгаа юм чинь бүх юм нь камерын хөдөлгөөн ч гэсэн бүх юм нь яг ингээд гоё хангалттай болоод тэгээд тэгэл шууд авсан тийм. Тэгвэл ер нь жүжигчтэйгээ бас ажиллаж хагаад тэг импровиз хийх тийм орон зай өгдөг те. Тэгээд чи яг камерын ард тахтай хизээ кат гэж хэлдэг вэ? Эсвэл ер нь жүжигчтэйгээ өмнө ингээд тохирсон байдаг. Ингээд намайг кат гэж хэлэхээс өмнө зүгээр л яваад байгаарэ гэдэг ч юм уу. Эсвэл ягаад гэвэл зарим үед чи ингээд жүжигч чинь одоо сцен ингээд зохиол дээр ингээд дууссан байна шүү дээ те. Дууссан гот одоо дууссан биз дээ гэдэг ингээд хараад байх ш те. Ингээд за үргэлжлүүлээд ингээд тоглоод байдаг те. Тийм угаасаа кат гэж хэлэх хүртэл ер нь эхний хэдэн өдрөөс хойш бол ингээд кат гэж хэлэх хүртэл ихэдөө ингээд импровизац хийгээд явна гэсэн. Тэрийг ингээд ер нь ойлгоцсон. Яг техник гэж хэлээгүй ч гэсэн тэгээд явсан тохиолдлууд бол бас цөөн хэд байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол ихэнх сценууд бол яг зохиолынхаа л дагуу явцсан. Тэгвэл энэ импровиз юм санаандгүй байдлаар гарсан тохиолдлууд тэр комедид айгу гоё тиймэг болж орж ирж байгаа. Тэгээ тэр нөгөө зойртой сцен нь шүү дээ тий. Тэр бас тэр төгсгөл нь одоо ингээд импровизацаар явсан гэсэн чинь бас айгу гоё санагдаж байна. Ягаад гэвэл тэр уулан бараг ингээд зохиол дээр тийм байгаагүй шүү дээ тий. Ягаад гэвэл тэр чинь тийм амар сцен шүү дээ тий. Жохон аимшигын сцен шүү дээ тий. Ийм гавлиас олдоол тэгэл бүр ингээд зойр дотор тий. Тэгээд төгсгөл нь гоё тийм комедик батн болгоод оруулдаг нь яг тийм Хацаа Эмрийн тэр сүнсэнд нь тийм аимшигын
тийм mysteryтэй тэнгүүтлээ бас жоохон comedic амьдралтай юунд нь яг гоё орж ирээд гоё ботн болсон тий. Яа, надад бол бас тэгж санагдсан. Тэгээ би тэр зайрын талаараас нэг асуулт байгаа юм. Тэр гэдэг бол бүр ингээд ухаад бэлдсэн байсан уу тий. Тэр тэгээд тэр байшин бол угаасаа байсан. Тэгээд байшин дотор нь зайр ухсан юм уу яасан. Тийм тэр байшин нь бол угаасаа хүн амьдрахаа болцсон нураахад бэлэн болцсон байшин тэр одоо баг нураагдсан баг байсан. Тийм локейшн трийг олохдоо яг уу тэр сумынх нь засаг даргаас асуугаад эсвэл үгүй тэр айлын юунууд бол айл хотод очиж уулзаал тэгээл яана гэсэн үг. Тэгээд биднээс локейшн скаут хийж байхдаа хангаа бит хоёр тэр Ганбаатарын юм уу бол олсон л доо. Зүг. Тэгэхээр бас нэг дүр сонголтууд яг бүр ингээ үзэгчдийн хувьд бол хамгийн их яригдсан зүйлс байна гэсэн шүү дээ. Тэгэхээр бас кастинг яаж явагдсан бэ? Ер нь дөрүүдийг яг энэ амьлуулсан хүмүүсийг хэрхэн олж байв? Тэг кастинг бол амраах ихэнх дөрүүд дээр олсон. Тэгээд яг хуу хоёлоо зөвлөлтөөл тэгээд амраах жуугасаа яг дөрүүд дээр нь ямар хүн тохирох нь бол одоо амар мэддэг мэдрэмжтэй. Тэгээд бас бит хоёрын бас анханасаа ярилцсан зүйл нь болохоор тийм аль болох тийм олонний танил хүмүүс тоглоулахгүй жүжигчд. Тэгээд яагаад тэгж ярьсан? Яг одоо Атсан имэр сум үнэхээр л баг нэг ийм сум ичнээн зохиомлч гисэн энэ сумын тэр хүмүүс нь ингээд яг л жинхэнэ хүмүүс юм шиг тэгээд бид одоо яг нөгөө жүжиглэлтийн тэр хэв маяг аль болох л энгийн амьдралтай болохыг зорьсон учраас тэгээд нөгөө дундуур нь бас ингээд гинт олонний танил хүмүүс ороод ирвэл бас нэг үнэмшилтэй байдал гэдэг юм маань алдагдах юм болов уу гэсэн үднэс анханасаа тэгж дүр сонголтоо хийсэн. Тэгвэл тэгээд дөрүүдээ харчаад жүжигчтэй харчаад дөрүүдээ чинь төсөөлөл нь чамд одоо төсөөлсөн байгаа шүү дээ. Төсөөлөл нь бол өөрчлөгдсөн үү? Тэгээд жүжигчтэй тааруулж зохиолоо зассан уу яасан? Тэр яаж явсан бэ? Тий одоо жишээлбэл яг нөгөө санснаас өөр бас яасан бол дөрүүд бол байгаа. Дүр сонголтууд бол байгаа. Жишээлбэл Чива болохоор би бүр нөгөө илүү бүр нэлээд хөгшин үнээр төсөлж ирсэн. Тэнгүүд нэг арай залуу хүн болсон байх жишээ нэ. Гэхдээ нөгөө жүжигчин маань бас тэр манеризм юуг нь бас нэлээд жоохон одоо нэг 50 гарцсан 60 дөнгөж 60 гарч байгаа ч маягийн тийм байдалтай болгож өгсөн л дээ наснаас илүү болгож төгөлсөн гэсэн үг тийм. Тэгээ Чива маань дурандаад идэг өвөө. Тийм. Бас сүлд ан идэг. Тэгээ бас туслах дөрүүд нь ч гэсэн айгу гой дөрүүд байдаг шүү дээ. Туслах дөрүүдийн талаар. Бас амраахтаа зүг ярьж байгаад тэгс бүгдийн л тэгж жаал алсан. Тэгээд туслах дөрүүд дээр гэх юм бол одоо хакачуудын лидер Аранцал байна. Аранцал бол угсаа анхнаас яг амраах энэ хүн болно гэд яасан. Тэгээ уулзаад яагаад үзэхэд бол нэрэл яг л таарах хүн байсан. Юу бол өөрчлөгдсөн. Балхны төр сонголт бол сүлд нь өөрчлөгдөд тэгээд Мики тэр дүрийг бүтээсэн. Тэгээд ер нь бол бас миний хамгийн бас сэтгэл хангалуун байгаа дүрүүдийн нэг туслах дүрүүдээс бол балган бол алуулахаар төгссөн гэдэг амьд гараад үлдсэн хүн. Тэгээд тийм тэгээд хүмүүсийг яаж аудишн хийж авсан уу? Эсвэл уулзахтаа одоо сценээс нь ингээд уншуулсан уу? Эсвэл яаж сонгосон? Гэхдээ ер нь бол аудишн проб бол ерөөсөө хийв. Ганц л дүр дээр проб хийсэн. Тэр нь бол Мөнхаз. Тэгээд Мөнхазыг ер нь хамгийн сүүлийн баг өмчөд бол сонгосон гэсэн үг. Биднээс бүр намсраа римэд эднэртээ одоо ширээний уншлага хийж бизнесийнхаа дараа Мөнхазыг одоо
жүжигчин булганыг дуудаж уг нь бол өөр төр дээр сонгоцсон байсан байхгүй. Тэгээд мөнх адсыг тэр бас уншуулад үзье гэдэг тэгээд дуудаа тэгээд уншуулаад тэгээд амраах ч гэсэн тэгээд бас гоё байна гэдэг тэгээд сонгосон байхгүй. Аль төр дээр бодсон байсан бэ? Намсраг ихнэр. Анхнаасаа тэр төр дээр сонгоцсон байсан юм. Тийм. Тэгээд бас намсраа Римэд хоёрыг тэр хоёртой анх яаж танилцсан бэ? Тэгээд нөгөө яг амраахаар л дамжуул танилцсан. Гэтэ тэр хоёртой яриад тэгээд prop хийг үсэн. Тэрөөсөө уншаагүй юм уу те. Тэгээд зүгээр л одоо юуны талаар ярих уу тэгээд. Тэгээд юуг нь харах уу? Одоо кастинг те. Би бол тэгээд яг уу тэгээд тарсангуй туршлага багтаа одоо миний анхны том хэмжээний бүтээл болж штэ орон сайхны тэгээд амраахад бол итгэжсэн л да. Тэгээд яг уулзаал үзэнгүүт бол намсраа дуугнаах бол яг л намсраа байсан. Тэгэл баг насныхаа талаар яриад өөрхөн ерөнхийдөө ингээд байр байдлыг нэг ажиж хахад бол яг л миний төсөлсөн намсраа байгаа хгүй. Тэгээд баг насан ч гэсэн миний нөгөө намсраад бодсон тэр back story одоо намтар түүхтэй нэг ойрхон санагдсан. Римэд бол тэгээд одоо жишээлбэл нэг анекдот ярихад ширээний уншлага ингээ хийж агаад тэгээд жүжигчийн ихрээ хийчээд ихрээ ингээд ингээ юм ярий сууж исэн чинь нөгөө манай туслах найруулагч охин та дүрдээ ороод байгаа юм уу гэд зүгээр өөрөө ярьжсэн байхгүй уг нь бол тэгээд нөгөө бас өөрийнх нь бас байгаа байдал нь бас Римэттэй төстэй юмнууд бол байсан. Талууд бол Римэд бас яг хөөрхөн те. Тэгэл нэг жижигхэн үйлдэл байдаг шүү дээ. Одоо шин дэлгүүрт ингээд зогсож байгаа хилэн дээр нь гар мараа тавиад. Тэр мэрийг бол тий өөрийнх нь импровизац. Тэр жижиг сажиг үйлдэлүүдийг бол одоо ер нь бүх хил дөрүүдэд бол ихэнх нь бас өөрсдөө тэгж бодож болоод өөрсдийнхөө импровизац хийсэн гэсэн үг. Одоо жишээлбэл балганы дүр дээр бол Мики бас өөрөө бас нэлээд санаа инпут өгсөн гэсэн үг тий. Жишээ нь одоо тэр одоо гар хангалах юм хийж агаад бакала тайлах майлах тэрийг ингээ бакала тайлчих тий. Тэр мөр ингээд нэг юм жижиг сажиг үйлдэлүүд бол ингээд бас ер нь манай гол дөрүүдч тэр ингээд туслах дөрүүдч тэр бас ингээд өөрсдөө санаа унааг яагаад тэгээд тэр нь ингээд зохиолыг ингээд сайжруулж лээвэл тэгэл тэр болгоныг бол авч ирсэн тий. Би бол ингээд асуултуудаа ингээд дараалцсан байхгүй. Эхлээл зохиол, тэгэл producing, casting, тэгэл зураг авалт, найруулга гэдээ дараалцсан байхгүй. Гэтэ одоо ярианы дунд бол тэгэл угаасаа хэлсэн. Тий хамаагүй л дээ. Тэгвэл одоо чи ингээд найруулж штэ тий. Тэгвэл жүжигчтэйгээ ер нь rehearsal хийсэн бэ? Яг зураг авах өмнөөс, яг зураг авалт эхлэхээс өмнө rehearsal хийжсэн үү? Ер нь бол нөгөө ханга бит хоёр storyboard зургийг гээд тэгээд уулзаад тэгээд зурдаг батрууд болсон чинь тэгээд баахан нуар кино ярьсаргал таарсан. Тэгээд ерөөсөө storyboard явсан кино бол тэгээд storyboard зураач ер нь нэмэргүүл байсан л байл л дээ. Яг тэгэл нэг биднес объекто сүүлд нь олсон объектууд бол зөндөө байгаа. Зураг авахаас өмнөхөн олсон объектууд зөндөө байгаа. Тэр объектууд нь болохгүй өөрчлөгдсөн юмнууд бол зөндөө байгаа. Тэгэхээр нөгөө ингээд тэрэнд зориулж одоо биднээсийн төсөөлснөөр бол байх боломжгүй байсан юмнууд бол зөндөө байгаа. Тэнгүүд гэхдээ ингээд эцсийн бүлэгтээ ингээд сайжирсан бүх юм сайжирсан санагдаад байна. Одоо тэр одоо жишээлбэл хархуугийн юу ч юм болохоор тэр нэг зойр шиг цэргийн зойр гэж биднес ярьдаг тиймэрхүү зүйл болцсон байхгүй. Уг нь бол тийм ингээд нэг юм хөдөөний нөгөө ингээд ийм зарим айлуудын одоо би ч гэсэн
багада сандгийн манай өвөөгийн тийм юм агуулгах шиг юм байшин байдаг байсан баггүй ингээд ямар ч сонхгүй шахуу. Тэгээд тэрэндээ хамаг юмнуудаа ингээд хийчдэг. Тэгээд ингээд нүүдлээ хийгээд явж байхдаа хаяа тийшээ очиж ингээд хэрэгтэй юм авдаг. Тийм байшин байсан баггүй. Тэнгүүд зөөр болоод тийм зөөр шиг тийм объект олдоод тэгээд тэрэн дээрээ тохироод харахуугийн тэр сценүүдийг авахд бол илүү сайжирсан л санагдаад байна тийм. Тэгэхээр одоо ингээд дөрөвтэйгээ одоо шинэ балган биш үү? Ингээд айгүйх бас аранцлыг ч гэсэн ярмаар байна. Ингээд одоо аранцлаар хэлээ. Аранцл чинь бол хэддүгээр ангиас 3 дугаар анги дээр амар том тийм монологт эхэлдэг шүү дээ. Тэгэхээр одоо яаж ажиллах вэ? Зүгээр ингээд текстийг өгөөд тэгээд аранцл өөрөө текстээ уншчаал тэрийг өөрөө ингээд төсөөлж байгаа. Тэгээд яг уу эсвэл тэр үгийн илүү тод хэлмээр байна. Тэн дээр илүү хүчтэй ямар байна. Тэрэн дээр ингээд нөгөө юугаа шанагаа ингэж савлын мавлыг гэж тэгж яг уу эсвэл яаж ер нь яаж ажилласан бэ? Аранцлтай сценүүд бол тэг яг л текстээр байгаа. Тэгээд үйл хөдлөлийн ч гэсэн тэг яг одоо тэг инг гэж сайн ярилцаж зааж одоо замчаа өгч байгаа л тэрүүгээр л явсан аранцлтай сценүүд бол тэгээд харин хакачуудын дурдан суудсан хакачд байгаа штэ. Гээд хилж мэлж байгаа юу нь бол ер нь л ихэнх нь импровизац. Тэр залуусан импровизац гэсэн. Импровизац хэрж ихтэй энэ үстэн тэгж ойрлишоо морлишоо гэд хэлчихв үү те. Тийм. Гэхдээ яг юу их нь хэлэхгүй. Тийштэй юу гэдгүүд нь л импровизац юм бол да. Одоо яг хаана дуурахыг өөрсдөө шийдээд явчихж байгаа. Гэхдээ бол одоо жишээлбэл одоо бид нар ямар малуу гингүүд нь малстай гэдэг нь бол зохиол дөр байсан юм байгаа хөөхгүй. Тэгээ балган дээр одоо шинэ юм гар гаргаж ирдэ штэ тий. Тэр гар бол гарыг одоо тийм тэр санааг хаанаас болсон бэ? Яг тэр чинь бас айгу тийм сонин тийм онцгой санаа байхгүй тий. Ингээд гар гаргаж ирээгээ тий. Тэр санаа хаанаас болсон бэ? Гэхдээ зохиол дээр одоо зохиол бичиж байхад л ерөөдөө зохиол бичихч нь бол та нар бол бас зохиол бичдэг хүмүүс тэгэхээр ингээд яг ингээд бодож ингэж тунгаагаад ингээд яг энд нь ийм юм оруулчихъя гэдэг ингэснээсээ илүүтэй ингээд яг бичиж явах явцад ингээд одоо гатнаас гидснээс одоо мэдрэмжээс ингээд ийм юмнууд зөндөө орж ирдэг штэ одоо тэр гар бол яг л тийм тэгээд гэхдээ гар бол нөгөө зураачтай манай түмээ ерхий зураач та буруу ойлголцсон юм бол байсан. Би бол нөгөө зохиол дээр болохоор юм манекений юм гар гэд хиймэл гар гэд бичсэн байсан. Гэхдээ миний төсөөлснөр бол манекений гар байсан байхгүй. Тэгсэн чинь түмээ бүр яг хиймэл мөрөөсөө яг нөгөө хүний гар шиг харагдах ус тийм юу хийцэн байсан. Тэгээд тэр нь ч тэгээд ер нь бол тэгээд сайжруулсан санагдаж байгаа байхгүй. Ер нь зохиолыг бас анх санааг нь ер нь яг ямар сэтлээс ч юм олж авч ирсэн бэ те. Яг бичих тэр нэг дотроос нь мэдрэмж төрдөө штэ. Эсвэл хамгийн анхны бичижсэн магадгүй сцен ч юм одоо ингээд яг эхлэлтэй айл үгээр эхэлж ирсэн ч юм уу мэдгүй зөөр ингээд яг зохиол бичих явцсан ер нь яаж өрнөжсэн бэ? Анх санаа төрсөн гэх юм бол ер нь бол би яг юм детективтэй одоо тэн дээр нөгөө алуурчин юм цурал алга үлддэг тийм алуурчинтай тийм зохиол бичээгээл олон жил бодж явжсэн байхгүй. Тэгээд яг анх одоо аль сцен бичижсэн болоо тэгэл эхнээсээ л нэгдүгээр ангиас л бичижсэн. Ерөөдөө яг ингээд бас ингээд олон ангит хий гэж бас их бодож ирсэн. Яг тэгэл бол олон ангит чинь бол ингээд олон дүрүүдийг бас ингээд одоо нэг гол дүр байсан ч гэсэн тэр гол дүрт ингээд нэлээд одоо метражтай тэр дүрийг нэлээд ухаж дөнхөх тийм боломжтой байдаг учраас тэр нэг сонирхолтой санагдчихсэн. Тэгээд бас олон сэдвийг бас хөндөгч байт юм уу тийм боломжтой. Тэгээд
яг олон ангит болгоод inspiration авсан гэх юм бол Succession байна. HBO-гийн Succession-ыг үзээд би ерөнхийдөө бол нэлийн бичирж исэн. Тэгээд бүр одоо зохиолын гэд хэвлэлсэн зохиолын авч хүртэл уншиж исэн. Зохиолын бүр ингээд уншсан уу тий? Тийм тэр чинь бүр ингээд ном болгоод гарсан бүх сизнийг. Тэгээд Succession ч амар л та. тийм Succession бол их урам аваад ерөөдөө ингээд диалог гэдэг чинь бас ийм байх ёстой юм байна гэсэн тийм ойлголт аваад тэгээд тиймэрхүү л диалогтоор олон их хэмсэн гэсэн одоо тийшэл тэмүүлжил зохиолоо бичсэн гэсэн үг л дээ. Аа. Тэгвэл Succession-ыг үзээд тэгвэл inspiration аваад урам аваад яг л хийх ёстой юм байна гэж бодсон юм шүү дээ. Гэтэ одоо ингээд чамд ингээд санаа байна гэж бодъё л тээ. Санаа байна шүү дээ. Тийм цуврал хийчих юмсаа, ийм хийчих юмсаа гэд. Гэтэ ингээд санаагаа тэгээд эцэст нь яг зохиол болгож буулгаад тэгээд бүрийн бүтэн зохиол болгоод тэг бүр 7 ангитай зохиол болгоод ингээ явах чинь бас тийм амаргүй зүйл шүү дээ. Тэгэхээр чиний хувьд л яаж тэр бас зохиол бичих чинь бас амархан биш те. Тэгээ бас олон жилээс өмнө ч гэсэн бичих гэж оролдож ирсэн. Энэ удаад одоо яаж салхи хагалж мотор асааж тэгээд дуусгасан бэ зохиолоо. Тэгээ угсаа кино зохиол бол яг бичиж л сурд юм бэлээ. Би бол өмнө л 5-6 бүрийн хэмжээний зохиол бичих гэж үзээд одоо тэр нь бүтээгүй тэгээд бас ингээд нэлийн олон янзын тийм санаанууд гаргаж ирсэн. Хоёлоо чинь бичиж байгаа шүү дээ баг 10 жилийн өмнө хэсэг нэг зохиол яг гэсэн нэг уулздаг байсан. Тийм уулздаг байсан. Бид хоёр ч гэсэн бас хамт бичих гэж оролдож ирсэн. Тэгээд тэр уулз тэр чинь зороо энэ төр ирдэг байсан шүү дээ. Тэгээд тэр уулзлаас чинь баав болгосон энэ төр гарч ирсэн байхгүй. Тэгээд бид хэд чинь бас хамт зохиол бичнэ гээл writers room meeting энэ төр гэл хийдэг байсан. Тэгээд бид хоёр ч гэсэн нийлж сэдээдэн зохиол бичих гэж оролдож ирсэн. Ямар хөө төрлийн бас зохиол байсан бэ юу н? Тухайн юм одоо санахгүй байна уу? Санахгүй байна. Тэгээд янз бүрийн л тэгээд тэгээд сүүл бас хэлжсэн шүү дээ. Нэг хоёлог нэг бичих гэж оролдож зүгээр нэг санааг нь ярьж исэн зохиол тэр нь болохоор юм даяар Монгол шиг юм хөдөлгөөний талаар тийм дөрүүдтэй тийм комеди маягийн зохиол байсан байхгүй юу? Тэнгүүт тэр нь ингээд саяны тэр одоо хакачууд дээр бас одоо хакачуд болж хувирсан байх жишээний. Тэгтээ бол тэрийг бол би яг тэр зохиолтойгоо ингэж холбоод ингээд яа маа гэсэн юм төрөг тухайн үед бол ухамсарлааг бол тий. Яа тэр бол гэтээ ингээд бас яг би тэрийг анх уншчаад тэр л байх шиг байна да. Яг магадгүй тэрийг ийшээ adapt хийсэн, recycle хийсэн болов гэж бас бодсон. Гэтээ яа тэгээд тэрийг хараад их баярлжсэн. Тэгээд тэгэхээр Хацаа хэмэр дээр гэтээ чи бас нэг ярьслага уншиж чад өмнө ч их соёлын ярьжсэн. Чи нэг гол санаагаа theme тодорхойлчих юм бол тэрэн дээрээ үндэслэх зохиолыг бичдэг гэдгийгсэн шүү дээ. Тэгээд Хацаа хэмрийн theme нь бол the toxic masculinity. Тэг яг хоо тэгтээ нөгөө гол санаагаа бол тэгээд нэг ингээд олон зарлаад ах хэрэггүй л багхгүй яг toxic masculinity гэж яаж байгаа ч гэсэн яг ингээд тэр чинь ингээд зохиолын гол санаа гэдэг бол ингээд нэлээд юм дор хаяж ингээд 4-5 юм өгүүлбэр байх хэрэгтэй санагддаг байхгүй яг миний л арга барил баг л та. Тэгээд тэр toxic masculinity гэдэг байгаа тэр хортой иршүү чанар гэдэг байгаа юу болохоор зөвхөн нэг юм шүхэр шиг би ингэж юу яагаад одоо боловсруулад гэх юм уу ингээд анги болгон дээр ингээд нэг өөр гол санаа өөр асуудал тавиад тэгээд явсан гэсэн үг л дээ. Тэгээд гэхдээ яг бүгдийг ингэж нэгтгэж байгаа зүйл бол тэр хортой иршүүд чанар гэдэг. Гэхдээ ингээд илэрхийлж болох юм тийм. Тиймээ бас ингээд хамаагүй ингээд яриад баймиргүй ингэж шүү дээ. Why? Яг л нөгөө урлагийн бүтээл чинь нөгөө гол санаа гэдэг чинь бол нөгөө зохиолчийн нариулагч илгээл байгаа санаа штэ. Тэнгүүт тэр бол яг үндэ нөгөө үзэгч нарт нэг хамаатай зүйл биш байхгүй. Үзэгчд бол ингээд
урлагийн бүтээлийг бол ингээд таашаал авах гэж үздэг. Тэгээд найруулагч юу хэлэх гэсэн гэдг нь бол яг хөө ингээд байхаас өөр аргагүй санагддээ. Яг гэвэл бас ингээд хүний амьдралын хүмүүний лайл анчгийн тухай л өгүүлжил байгаа бол ямар нэгэн юм хэлэхгүйгээр ямар нэгэн ажиглалт байхгүйгээр зөвхөн үйл явдал байна гэдэг бол амар тийм учир дутагдaltaа санагддаг байхгүй. Тэгвэл нөгөө бас гол санаа үзэгчдэд тийм чухал биш гэж байгаа ч гэсэн үзэгчд гол нь бас ингээд өөрсдөө бас урлагийн бүтээлээс ингээд чөлөө цагаа зөв өнгөрөөж байгаагийнх бас нэг юм ойлгох хүсэлтэй байдаг. Тэр нь ингээд өөртөө хувьд ингээд өөр байвал илүү үр дүнтэй одоо илүү сайн урлагийн бүтээл гэж би боддог байхгүй. Яг тэгвэл тийм бэжж нөгөө нээлттэй урлагийн бүтээл болно. Одоо ийм юм хэлчихсэн юм аа ингээд энийг л ойлгож аваарай. Ингэх буруу шүү гэд ингээд одоо бүр тодорхой ингээд хэлчих юм бол тэр чинь нөгөө хаалттай урлагийн бүтээл болчихж байгаа байхгүй. Бас ийм юмнууд бас тохиолдож байна. Одоо зөвөр ингээд үзээд үзэгчдэд хүлээж авсны араас яг бодоагүйсэн зүйлийг үзэгчд олоод харсан. Тэг ингээд хэлжсэн тохиолдлууд байгаа. Тийм үзэгчд гэж яг одоо гол санаан дээр биш юм а гэхэд нөгөө зарим нэг юм дээр жишээлбэл дорнолунда гэдэг болохоор би болохоор одоо тэр сумын нэрийг болохоор ингээд хажуу талын хажуу хөрш аймгийн хөрш сум тэрийг болохоор ингээд өөр юм бодож тэр нэрийг өгсөн байхгүй. Тэгсэн чинь хамгийн анх ханга хэлжсэн санагдаад ахын. Энэ чинь дорнол уунда гэдэг тийм утгатай юм биш үү. Тэнгүүд ингээд ерөөсөө тэр талаас нь бодоогүй. Чи өөрөө жохоороогүй санаа. Дорн л уунда гэсэн. Уунда сүлд ингээд дордсон тийм гэж бодож байсан. Тийм. Хэмэрл ундаан дор гэсэн үг байхгүй. Тэгээд тэгсэн чи дорн л уунда гэсэн. Тий. Бүр яг ингээд бас холбогдоод. Тэгээд бас ремедийг бас Демир гээд дэсэн бол Демир гэдгийг тонгруулад би ремедийн нэр өгөөг байхгүй зүгээр л чи өөрөө тэрийг юусоо бодоогүй юм. Тийм бодоогүй. Тэгээ чи хаанаас ремед гэдэг нэр зүгээр нөгөө төвд нэрнүүдийн утга учир гэсэн юу хайж байгаа л ремед гэдэг би бас нөгөө миний амьдардаг газрын дээр юунд дугасаа бас байдаг байхгүй. Дэлгүүрт орохоор ингээд нөгөө дансаа бичсэн нэр нь өгдөг штеп. Тэгээд анх харж ирсэн байхгүй. Ремед гэдэг нэрийг. Тийм. Ремед гэдэг үл жинхэнэ нэр юм биш. Тийм. Тэгээд би төвд нэрнүүдийн утга учирыг ингээд бас ингээд хайж явахдаа ингээд тэр нь ингээд хэр үгүй юм одоо цагаан цаашсаг гэсэн утгатай байхаар нь энэ чинь нөгөө нэр биш үү? Тэжээс гоё нэр байна гэж сонгож байсан тий. Тэгээд нөгөө дөрөө бодсон байж байгаад тэр нэрийг ингээд өгөнгүүт. Тэгсэн чинь Демир болцсон тийм. Харин тий. Тэр тэгвэл санаанд зүгээр л энэ ангон л жоок нь бол зүгээр өөрийнхөө зохиогоод байгаа юм шүү тий. Тэгэл яг хинч басан ремед ч гэсэн өөрөө бас ингээд өгнүүдээ айгу тонгруулж идсэн шүү дээ тий. Хамгийн сүүлийн өгнө ч гэсэн бас цэвтаа гэж дууссан шүү дээ. Тэгэл үзчихэл бас ингээд баг жоокта өөрөө ингээд Ацаа Эмэр дотроос олоод байгаа юм биш үү. Гэтэ ингээд ер нь Ацаа Эмэрийг анх ингээл постэр зарлагдахад Ацаа Эмэр гэдэг нэртэй шоу байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө айгу онцлогтой нэр. Тэгэл хүмүүс Ацаа Эмэр, Ремед, Нэхид, Балган тэгэл өөр чинь ямар юм яг балганч нэг сод юм шалтгаалт. Гэтэ ер нь бол энэ нэрүүдийг яагаад ингэж онцгой содон нэрүүд өгье гэж шийдсэн бэ? Онцгой содон нэрч гэж яг нэг дөрүүдээ бодоол нэрнүүдийг өгсөн гэсэн үг л одоо анхны тэр нөгөө алуулдаг нөхрийг бол Лута гэжсэн нэ тэр чинь жоохон бас түгээмэл нэр шүү дээ. Тэгээд Лута болгодог байх жишээний тэгээд Боргил Аранзал нэр бол ялч нөгөө тийм яг гэршүүд тийм хүчтэй нэрнүүд Нэхид ч гэсэн тийм санагдал тэгэл өгчлээсэн. Тэгээд яг орж
одоо ингээл хайж мэж байгаа л өгсөн юу болоод баг римэд намсраа хоёр л байна л доо. Бусд нь бол тэгэл яг ингээл зүгээр орж ирсэн нэрнүүдтэй л өгсөн гэсэн үг тийм. Гэтэ энэ бол яг тийм зориуд тэгж сод нэрүүд өгсөн тийм creative шийдвэр байл л шүү дээ тий. Яг бол намсраач гэсэн өөрөө эдэлдэж штэ тий. Jazz балаа нэртэй хүмүүсээ гээл тий. Тэгээд надад бас тэгж санагдаад байхгүй. Хацаа имэр гэхэр чинь бас юм зохиомл сум штэ тий. Тэгэл зохиомл сум тэгээд нэрүүд нь ч гэсэн айлт юм зохиомлч юм шиг. Тэгээ хацаа имэр гэхэр чинь бас нэг юм жоохон өөр ондоо ертөнцид байдаг юм шиг тийм нэг world building гэх юм уу та. Жоохон тэрэнд нь нөлөөс юм болоо гэж бас бодож ирсэн. Бүр нэг тийм онцгой содон нэртэй үгүй мөгүй гэж юусэн нэг тийм бодоогүй. Нэхэд гэдэг чинь бас хайж жагаад хүмүүсийн нэрнүүд дундаас л олчихсан баг тий. Тэгвэл бас нэг юунууд чинь Хацаа имрийг бичиж яхад ч гэсэн бас чамд өөртөө ч гэсэн ингээд нөлөөлж исэн урам өгж исэн influence inspiration болж исэн зохиолууд сериалууд кино талаар бас ярил л да. Сая хэд юм дурдсан те. Succession-ыг бол дурдсан, Woody Allen-ыг дурдсан. Тэгэл яг ондоо аспектууд төр ондоо юмнуудаас inspiration авсан байх л та. Гэтэ influence-аас ярих. Тэг яг хангалттай анх уулзаад юу яж захтай нөгөө дүрслэлийн хувьд зураг авалтын хувьд яаж харж ийн гэхээр нь яг би нөгөө нуар кинонд амар дуртай 40-50-аад оны нуар кинонууд дуртай. Тэгэхээр нуар киноч угаасаа л ингээл ерөөдөө болохгүй бүтэхгүй амар пессимист тийм сэтгэвтэй нөгөө hard boiled detective novels гэд Dashiell Hammett Raymond Chandler эднэсийн арманаар хөвчлэн хийсэн тийм Холливуудын кинонууд байдаг шүү дээ. Тэднүүсийг амар дуртай. Тэгээд ерөнхийдөө нэг тийм атмосферыг байлгамаар байна гэж хэлжсэн. Тэгэхээр тэдгээр киноны бас өөр юу нөлөөлсөн бэ гэхээр бас нэлээд ингээд албаар биччихсэн тэр кинонуудад ингээд нөгөө one shot ихтэй байдаг байхгүй. Яг нэг одоо сетапаас эхлээд ингээд кадрын зохиомж өөрчлөгдөөд ингээд одоо блокинг жүжигчдийн өөрөлт бүх зүйл ингээд өөрчлөгдөөд ингээд нэг үргэлжлсэн юмнууд ингээд их урт үчигсэн ингээд ийм уран тийм шотууд байдаг. Тэгээд тэр нь бас надад их таалагддаг гэсэн. Тэрийгээд хангаад илээд хангаач ер нь бас их таалагддаг болж таараад тэгээд бид хоёр яг тэрийг хэрэгжүүлэхээр шийдсэн л дээ. Тэгээд тэр Холливуудын тэр стайл юм да. Зураг авалтын, найруулгын тэнгуут 1950-аад оноос яг нөгөө телевиз хүчээ аваад телевизийн одоо сериалууд дээр болохоор одоо ингээд тэр үед бол жижигхэн телевиз байлаа шүү дээ. Тэнгуут ингээд им крупный план close up амирх авдаг болсон. Тэнгуут тэрний эсрэг зүйлийг хэмээр санагдсан байхгүй ингээд хичнээн яг хөө телевизийн олон ангит киноч гэсэн зөвхөн чухал хэрэгтэй үедээ л close up буюу одоо шахаа тийм план байна гэж анхнаасаа бас тохирсон. Тэгэхээр ингээд та нар бас анзаарах юм бол ер нь бол бас close up бол үнэхээр яг хэрэгтэй үедээ л close up одоо шахаа орж ирж байгаа. Тэгвэл бүр зохиолоо бичиж үедээ тийм long take oneers ашиглая гэж бодож ирсэн эсвэл зохиолоо дуусгачаад хангалттай ярьж явах үе. Тийм хангалттай ярьж явахдаа л хэд одоо зураглаачийн бас input одоо санаа бас зөндөө байгаа. Одоо энэ зохиол дээр одоо яг одоо нөгөө блокинг одоо өрөлтөө хийгээд тэгээд яаж яхад бол бас хангаал нэлээд бас санаа нэмэрлсэн. Чи Хацаа имрээс өмнө хангааг таньдаг байсан уу? Үгүй. Ер нь л яг мэддэг байсан. Гэхдээ яг Хацаа имрийн юугэр л анх одоо яг нүрэд болж уулзсан гэсэн үг. Хангаа амар.
хангаас амар шүү тий. Цуг ажиллахад айгу урамтай. тий. Яа. Тэр нь бас хамт ажиллах багийнхан маа шүү дээ. Яаж бас бүрдүүлж одоо бас хөгжмийг манай Магнолиан дүлгэн өмөрсөн байгаа тий. Тэр нь өөртөө айгу ойрхон ажиллах хүмүүсээ яаж сонгож аль талаас нь илүү хааж ямар хүмүүсийг бүрдүүлэхийг хүссэн бэ? Одоо манай продюсер Уран тэгээ бас амраах бас продюсер өргөдөө оролцсон. Тэгээд яг энэ арын албаны багийг бол бүрдүүлэхэд бол өөрсдийнхөө бас өмнөх төслүүд дээр ажиллаж байсан хүмүүсийг их хүчлэн бас оруулж ирсэн. Тэгээд тэр нь бол мэдээж маш чадвартай хүмүүс байсан. Тэгээд би болохоор дуун дээр Зэмбэг яг хөгжим дээр одоо Магнолианыг бол заавалчгүй энэ хоёртой ажиллана л гэж одоо өөрөө санал болгоод тэгээ ажилласан байгаа. Бусд нь бол одоо хангаа бол бас амраахын бас нэлийн өмнөх хэдэн төслүүд дээр бол ажиллаж байсан байгаа. Бас дүлгөөнөөс суухад яг хөгжмөөр ажиллаж байхад бас ямар мэдрэмж төрж ирсэн. Ер нь яг анх бас ер нь бичгээс өмнө нэг зохиолын үзэх эсвэл яг одоо бичигдээ дууссан хойно одоо энэ чинь яг үндэ араас нь хөгжмөнд хийж байгаа юу эсвэл би бас нэг кино бүтэх явцын тухай ойлголт байгаа л байгаа шиг байна л да. Тий, араас нь хөгжмийн бол хамгийн сүүлд хөгжим тэгээд саунд хоёрыг бол хамгийн сүүлд хийж таарсан баг тий. Яг өөр бас VFX энэ төрөл сүүлд хийсэн баг тий. Яг бүр хамгийн сүүлийнх бол одоо нөгөө өнгөшүүлтийг хангаа өөрөө хийсэн. Тэгээд өнгөшүүлт хамгийн сүүлийн одоо шатанд бол хийгдсэн байгаа. Энэс өмнө бол яг монтаж дуусаад дуу одоо саунд дизайн, саунд миксинг руу ороод явж байхдаа ерөөхдөө хөгжмөө бас зэрэг эхлүүлсэн. Тийм. Тэгээд яг би энэ дээр бол ажиллахад бол айгу таатай юм. Угаасаа айк дээр чинь бол тийм найзууд. Анх цаа бид гурав ер нь бол гуруулаа чинь бас алтай хэлсэн тийм. Reunion болоод байна шүү дээ. Тэгэхээр тийм надад бол гоё байсан. Би бас киноны хөгжим хийхийг бол хүсэж ийсэн. Би бас score-ын сонс дуртай, өөрөө ч гэсэн кино сонирхдаг. Тэгээд айк бол над руу зохиолыг явуулж ирсэн. Тэгээд зохиол дээр нь ч гэсэн жоохон зөвлөлтөөд айк бол өөрөө бүх юмын зохиолыг өөрөө бүгдийг бичсэн. Диалог энэ төр тэгэл яг л зохиолыг бичих нь бол өөрөө айк хийсэн. Тэгээд айк би Тамира тий. Тэгэл бид хэд бас ер нь тойр зууж агаад замрын тухай ярилцаад тэгэл үйл явдал дээр нь юу яаж өрнөж болох уу, thematically энэ theme яаж одоо action болгож орчуулах уу ч юм уу тий буулгах уу, тэр талаас нь ч гэсэн бас ерөөдөө ярилцсан. Тэгээд би бол тэгэхээр Ацаа Амирын зохиолыг бол анханаас нь бол мэдчихсэн. Тэгээд бас хөгжмийн хувьд бол айкийг хүсчихсэн зүйл бол тийм found object тэгээд тийм илүү percussive байдлаар хиймээр байна гэдэг жисэн. Тэгээд тэр нь ч гэсэн бас надад таалагдаад тэгээд хийжсэн да. Тэгээд мөнх өргөл OT гэдэг library studio бас миний дуунууд гэсэн бүгдийг produce хийдэг. Бидэд сууж байгаа л тэгэл анханасаа зохиолоход ингээд эхлээд план гаргана. Бүгдийг эхлээд үзэж хагаад айкугаас монтажийг хийсэн. Бараг л picture lock болцсон юмнуудыг над руу явуулаад тэгээд тэрийг нь үзэж хагаад нэг юм Google Sheet үсгээл энэ дээр чинь тим яг энэ хэсэгт тим хөгжим оруулъя гээл жагсааж хагаад тэгээд тэрнийхээ дагуу ингээд хийгээл явцсан. Гэтэ сүүл рүүгээ тэгээд хөгжим нь бол яг сүүлийн ангиуд руу илүү нэмэгдээд илүү жоохон интенс болоод явсан л да. Тэгээд сүүл рүүгээ бол баг нөгөө тоочглсон байсан хөгжмийн cues нь баг л хоорондоо холилдоо чи одоо 2-3 сценыг нийлүүлдэг гэдэг шиг би ч гэсэн 2-3 сценыг ингэж хольж хооронд нь уусгах гэсэн тиймэрхүү юмнууд бол байсан. Тэгэл энэ хөгжмийг бол тэгж хийсэн. Тэгээд янз бүрийн сонирхолтой юмнууд оруулсан. Тэгээд лон хүлээж байгаа юм байсан. Тэгээд нөгөө Намсрагийн мансуурж байгаа trip болж байгаа сцен дээр бол Укарина гэдэг тэр нэг үлээдэг лимп шиг хөгжим оруулсан. Тэмдэж гитар орсон, төвлөрөөр орсон, сэрэмэрэ орсон, ирэх орсон. Тэгэл тиймэрхүү байдлаар дамын сцен дээр ирэх хонхорж байгаа байхгүй. Тиймэрхүү байдлаар хийсэн да тий. Яа. Тэгээд бас ингээд арын бага тэгээд бас Зэмбэ бас саунд дизайн хийсэн. Зэмбэ бол миксинг хийсэн. Бас мастеринг хийсэн үү тий.
Зимбэ бол mix хийсэн, mastering хийсэн, sound design хийсэн. Тэгээ би бол угаасаа Зимбэтэй бас нэг Oddbug-ийн энтер төрчихсэн. Өмнө ажиллаж исэн. Болохоор тэрээс өмнө ажиллаж сурцсан. Тэгээд яг сүүлд над руу явуулсан бол sound design гоо хөлбөрөд байсан байхгүй. Тэгээд сүүлд нь sound design-тэй нүсэн чинь бас айгу гоё шууд амьлаад явцсан. Тэгээд sound design дээр Зимбэ бас зөвхөн ингээд юунуудыг тааруулахаас илүү бүх юмнуудыг ингээд level volume-ыг тааруулахаас илүү бас өөр айгу олон уран юмнууд орж ирсэн тий. Тэгээ бүтээлч хандлагатай. Нэлээд юмнууд бол нэмэгдсэн. Тэрийг бол ингээд бас ингээд яг сторигоо дагаад явж байхад бол бас ихэнх хүмүүс анзаарахгүй ч магадгүй. Гэхдээ ингээд одоо тэр ард нь дуурж байгаа үнэ хөрмхөр янз бүрийн юмнууд бол бүгд Зимбэ ингээд шинээр нэмж оруулсан. Тэм саундад байгаа хгүй. Тэгээд тэр нь бол одоо жишээлбэл нэг joke явж байгаа гэхэд punchline дээр ч юм уу хөр дуурах жишээ нэ тийм. Тийм. Тэгээд тэр чинь ер нь score дээр чинь бол инэттэй юм явчих юм бол нэг юм инэттэй хөгжилтэй хөгжим яваал тэгж мэгдэн шүү дээ. Тэгээгүй юм чинь бас Зимбэ sound designer тиймэрхүү байдлаар ингээд юуг нь дүрсээ ингэж дэмжиж гисэн. Тэгээ ер нь бол тэгэл яг кинон дээр sound design score хийж ийн гэдэг чинь бол зээц яг story-гаал дэмжиж гин, дэлгэцээр юу гарч ийн, үйл явдал нь юу болж ийн. Тэрийгаал илүү дэмжээд илүү тодтогч өгөх те. Тэгэхээр scoring хийхдээ бол зарим юм дээр нь дүрсэл дэмжиж байгаа юм чинь. Тэгэл энэ хэсгээр нэлээ акцент өгье. Тэгээд заримдаа ингээд joke-уудыг нэлээ тодруулж өгье гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар л яасан. Одоо жишээ нь сүүлд нөгөө Сугма Ремэд хоёр чинь Сугма цутгаж оролдсон шүү дээ те. Тэгэл тэрэн дээр ингээд бөмбөр явж байгаа л тэгэл гівэнд Ремэд дахиж гарч ирсэн чинь тэрэн дээр нь зогсдог ч юм уу те. Тиймэрхүү байдлаар л комедигийн жоохон нэмж өгсөн. Тэгэл 6 дугаар анги дээр намсраа ингээд Ремэдд сэтгэлээ уудлал ингээл яад нь штэ те. Ойлж муулаад тэгдэж штэ. Тэгэл эргээд харсан чинь байхгүй болсон байдаг. Тэрэн дээр одоо жишээ нь ингээл яг ингээд яг сэтгэлээ ингээл илэрхийлэл ярьж яхад нь уянхын хөгжим явж эхлээл. Тэгэл эргээ харсан чинь хөгжим байхгүй болдог ч юм уу те. Тиймэрхүү байдлаар нэг жоохон юунуудын тэр visual joke-уудын жоохон нэмж өгдөг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ажилласан. Юу. Тэр нөгөө Алтайлс байдаг байхад Айкийн нэг орчуулсан киног ингээл үзэхээр энэ хараалын өгнүүдийг амар гоё орчуулсан байдаг гэсэн юм. Тэгээ яг энэ цуврал одоо энэ хөө киноноос амар мэдрэгдээд яг тэр хараалын үгийг чинь бас ямар гоё гаргаж болдгийм бэ гэж би бас бодсон байхгүй. Тэгээд ер нь амьдрал дээр нэг хараалын үг мөгөөс ашигладгүй одоо ийм хүн байна. Тэгээд толгойд бас тэр хараалын өгнүүд зохиол дээр амар гарч ирэл буугаал ингээл явж байгаа шүү дээ. Бас ер нь процесс нь яаж явсан юм бол хараалын өгнүүдийг яаж харуулах. Үгүй яг нөгөө аль болох амьдралтай киноны диалогч нь бол ингээд яг амьдралын нөгөө яриа бол байж болохгүй. Тэгэх юм бол тэр чинь амар бүтцгүй сонсоход хэцүү зүйл болно. Тэгэхээр ингээд бүтцтэй мөрөөсөө яг амьдралын хар ярианы хиллэг тэр бүх зүйлийг ингээд агуулсан хүмүүс тийм хар ярианы мэдрэмж өгөх тийм зүйлийг бол диалог гэж би бол ойлгодог. Тэгээд тэрийгээ бас ингээд хар яриатай ингээд яг тэр нөхцөл байдал тэр дөрүүдийн юг ингээд бодоод үзэхэд бол ялчгүй ингээд хараал хэлхээс өөр аргагүй байгаад байгаа. Тэгээд ерөнхийдөө хараал хэлж байгаа ч гэсэн тэгээд нөгөө аль болох тэр нь одоо сторигоо ингээд дэмжиж өгөхүүц тэр талаас нь л одоо нөгөө тэр дүрийн тэр нөгөө characterization гэдэг байгаа нөгөө дүр юу одоо хөгжүүлэлт гэх юм уу тийм тэрэнд дэм болохоос л байдлаар тодорхой хэсгүүд бол ихэвчлэн намсраа дээр ингээд хараал ингээд явж байгаа. Чи ихтэй нэг юм дээр тэгжсэн шүү дээ. Бүр жүжигчсэн өөрөө баг хэлмээргүй санагдсан тий. Чиний бичсэн байсан. Диалогыг яагаад гэвэл өөрт нь эвгүй санагдсан ч юм уу.
Тэ харин ер нь бол хараал бол хасагдсан тохиолдлууд бол зөндөө байгаа. Намсраа дээр бол намсраа ингээд зарим нэлээд хэдэн хараалыг зөөлөж хэлсэн байгаа шүү. Тийм. Энэ бол зохиолдол. Тэр нь аль хэсэг байсан? Юу байсан юм бол Одоо жишээлбэл яг санаж байна уу? Тэр хасагдсан диалог. үг ин. тийм одоо жишээлбэл Би тийм айката 1 минут үргэлжлсэн. Амин ингээ харцдаг гэсэн. одоо жишээлбэл нэг жишээ гэхэд бол тэр архивт Мухац Намцраа 2 одоо ирсэн байж тээ. Тэн дээр нөгөө энэ Батторч угаасаа ажиллаа мэдхгүй байхгүй юу? Ер нь бол ганц ярддаг юм ч гэдэг юм уу? Тийм билсэн байхгүй. Тэрийг тэгээд өөрчлөөд тэгээд өөр болгосон байт юм аа. Яг саний хэлэхдээ нь биф гэж Харин тэгээд он текстээр орсон. Тэгээд бац. За одоо гэтээ бүр ингэ жоохон би бас жоохон ухрамаар байна. Одоо чи ингэ зохиолоо бичсэн байгаа шүү дээ. Зохиолцсон ингэ бэлэн болсон байгаа. Зохиол нь ингэ бэлэн болчоод дараагийн алхам нь юу байсан бэ? Одоо уран игч продюс хийсэн шүү дээ. Тэгэхээр уран игчтэй угаасаа бол уран игчийг таньдаг байсан. Гэтэ яаж танилцуулсан бэ? Энэ Ацаа Эмрийг яаж танилцуулсан бэ? Чи өөрөө бичээд надад ийм зохиол байна. Та продюс хийх үү гэж хандсан уу? Яаж бүтсэн? Өрөндөө болохоор яг 3 жилийн өмнөөс юм уу та ямар ч нэг олон ангит гээд бит хоёр уулзаад тэгээд би өмнөх олон ангитынхаа санааг ерөөдөө хөгжүүлээд ингээд явъя зохиол болгоё гэд тэр эхний санаа манд бас уран таалагдаад явж исэн. Тэгээд тэрийгээ би ерөөдөө явцсан дунд эхний ангийг бичиж явах явцдаа ер нь болохгүй юм байна гэд тэгээд тэсвэр тэр нь болохоор ингээд хотод үйл явдал нь болдог залуучуудын амьдралын сэдвтэй олон ангит байсан. Тэргээ болонгуудаа ерөөдөө бас бодож явж ирсэн детектив тэгээд dark comedy энэ сериалыг хийвэл яасан бэ гэд тэгээд бас нэг уулзалтаа хэлсэн чинь бас таалагдаад тэгээд тэргээ өдөө бичиж дуусаад тэгээд номадад очиж уулзаад тэгээд номадгийн продюсерүүд бас их таалагдаад тэгээд ерөөдөө ихэлсэн гэсэн үг л дээ төсөлтэй. Тэгээ яг кино бүтээгчин бол айгүй тийм хамтын ажиллагаа айгүй шаарддаг, collaboration айгүй шаарддаг. Мэдээж одоо Ацаа Эмэр бол уран ихч байхгүйсэн бол бараг хийгдэх боломжгүй байсан тий. Номадад холбож өгсөн. Тэгээ дээрэс нь мэдээж амраахта одоо угсаа гэр бүл тэгээ дээрэс нь хамт ажилладаг. Тэгэл амраахта цуг ажилладаг. Багийн ч гэсэн оруулж ирээд хангаа энэ бас хангаа зэмбэ болон хамт нөгөө багийн ч гэсэн орж ирсэн. Тэгэхээр ер нь ямар ч ингээд кино бүтээх, сериал бүтээх чинь ялангуяа анхныхаа удаа тийм амар зүйл биш ахaltaа мэдээж хэцүү. Айгу ихц тийм огцом даваад авах хэрэгтэй. Тэгтээ чиний хувьд л Ацаа Эмрийг бүтээхэд хамгийн хэцүү сорилтууд нь юу байсан бэ? Мэдхгүй хэцүү юм бол одоо ер нь л ховор байсан да. Яг тэгвэл нөгөө ингээд дуртай юм хийж байгаа болохоор ингээд өөрөөхөө бас ингээд яг тэр хүсэл шуналтай пашнтай юм хийж байгаа учраас одоо хичнээн хэцүү одоо зураг авалтын талбай дээр энэ зүрийн асуудал гарч ирсэн ч гэсэн тэр нь л тийм нэг одоо нэг уйлж унжаал бүр яваад ах тийм хэцүү юм бол ерөөсөө санагдаг одоо харин ч одоо ямар нэгэн сорилт гарч ирээд одоо ямар нэгэн хязгаарлалт ингээ гарч ирж ийн гэдэг чинь бол юм уран бүтээлчний хувьд л амар сайн зүйл юм шиг санагддаг байхгүй юу. Тэгвэл тэр нь тохируулж байдаг ч юм эсвэл тэрийг ингэж давж гарахын тулд ингэж илүү уран илүү өөрөөр сэтгэх хэрэгтэй болно. Тэгээд
тийм тохиолдлуудад ингээд ингэж өөрөөр авъя, ингэж өөрөөр зохиомжлъя гэдэг ингээд одоо өөрийгөө шавхаад багийнхантайгаа ярилцаад тэгээд эцсийн бүтээгдэхүүн одоо эцсийн бүлэгт бол бүр илүү одоо өмнөх зохиолоос илүү сайжирсан тийм тохиолдлууд байгаа байхгүй. Тэр нь ямар нэгэн хязгаарлалт, ямар нэгэн болохгүй бүтэхгүй юмнаас болоод өөрчлөгдсөн гэсэн үг тийм. Тийм. Тэгэхээр бол болохгүй юм бүтэхгүй байх гэдэг чинь бол царилдгаас илүү баг боломж тийм. Яа. Гэтэ ер нь бол Айкта цуг ажиллах бол айгүй амар. Айк бол хамт ажиллахад айгүй амар хүн. Тэгээд фильммейкинг кино их бол айгүй хамтын ажиллагаан дээр айгүй зориулсан. Тэгэхээр би ч хамтаа ажиллахад айгүй амар байд юм чинь бусд хүмүүс ч гэсэн бас тэгж санагддаг байх. Тэгээд зөвхөн өөрийнхаараа ингэн тэгнэ гэд ингээд зөрүүлээд байхгүй юугаа ч гэсэн айгүй direction ч гэсэн айгүй тодорхой ойлгомжтой зөв өгдөг. Тэгээд нөгөө хүнийхээ бас оролцоог ч гэсэн creative санаа оролцоог ч гэсэн ингээд шингээж аваад тэгээд бүтээлээ бүр гоё болдог гэж санагддаг шүү. Тэгэхдээ яг нөгөө нь багаараа ингээд ажиллаад ингээд уран сахны кино ингээд хийхэд бол ингээд зөвхөн найруулагчийн төгснээр ингээд бүх юм ингээд ер нь явагдах боломжгүй юм шиг санагддаг байхгүй. Яаж иж байгаа л ерөнхийдөө ингээд тухайн нөхцөл байдалч байт юм ингээд бусад уран бүтээлчдээс ингээд инпут санаа оноонууд бол их орж ирдэг. Тэрийг тэгээд ахын аваад алийг авахгүй гэдэг бол ингээд найруулагчийн шийдэл юм да. Одоо өөрийн бүтээл дээр яг ингээд найруулагчаар ажиллах хүртлээ. Ер нь найруулагч болох хүртлээ өөрийгөө яаж бэлдэж ирсэн гэж юу боддог вэ? Гэхдээ яг тийм их бэлдээд ахын ч юм. Магадгүй өөрөө мэдлгүйгээр бэлдэжсэн тохиолдлууд нь юу гэсэн байнга хийдэг зүйл ч юм уу? Одоо тэг байнга хийдэг зүйл их юм бол тэгэл байнга л кино үздэг тэгэл тий олон бас сериал үзсэн. Тэгээд тэдгээр нь ингээд бас ингээд нөлөөлж таарна. Тэгэнгүүт ингээд зохиолоо бичээд ингээд явж байхад ингээд тэр киноны энэ хэсэгтээ ингээд адилхан яач юм чи гэж юусоо биччихье гэж юусоо бодохгүй. Тэгтээ ингээд дараа нь харангуут бас нэг нөлөөлөл нь орцсон юм шиг ингээд ухамсаргүйгээр ингээд нөлөөлөл нь орцсон юм шиг санагдаад байдаг байхгүй тийм. Ер нь ингээд та хоёр хамтдаа суугаад ингээд киноны санаанууд ярилцдаг байсан шүү дээ. Тэгэнгүүт одоо бас хаа нэгтээ ингээд залуучууд хоорондоо суудсан тийм ингээд кино хиймээ ч юм уу ийм санаа байна гэж ярьж байгаа шүү дээ. Ер нь яг та хоёрын зүгээс хоёулангаас нь зөвлөг залуу яг ингээд хийхийг хүсэж байгаа. Хацаа хэмрийг бас үдцсэн байгаа тийм. Өөрийн бүтээлээ хийхийг зорж байгаа залуучуудтай хандаж бас яг айгуу гоё юу гэж бас зөвлөхийг хүсэж байна. Чи яхаа Хацаа хэмрийг хийсэн юм байна. Мэдгүй би ер нь хацаа хэмрийг хийхдээ бол бас нэг зүйлийг ухамсарлсан, ойлгож авсан гэх юм бол ингээд яг юм найруулагч одоо юм уран бүтээлч хүн ер нь ингээд хичнээн ингээд бэлдээд ингээд өөрийгөө ингээд трейн хийгээд бэлтгээд ингээд уран бүтээлч болдгоо байна л гэдгийг ойлгож авлаа. Ягд гэвэл уран бүтээлч хүн угсаал төрдгөл юм байна л гэсэн зүйл дээр бол би энэ дээр ажиллаад бол ойлгосон ягаад гэвэл одоо ингээд зохиолоо бичиж явахдаа тэгээд бас зургийн талбай дээр ингээд найруулж явахдаа ингээд ухамсартайгаар ингээд бодоол бясалгаал ингүүл ингээд дээр юм байна ингүүл болохгүй юм байна гэж юусоо ингэж тэгж их ингэж толгоогоо гашлах тийм одоо цагч байгаагүй одоо зургийн талбай дээр тэнгууд ингээд олон тег явж байгаагийн бас нөгөө давуу тал нь юу болохгүй юм бэ гэдгийг ингээд мэднэ. Гэхдээ ингээд тийм учраас болохгүй байна гэж юусоо тэгж ухамсартайгаар бодохгүй ингээд одоо ерөнхийдөө гат одоо мэдрэмжил амар чухал юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Тэгээд болж байгаа юм хараад энэ яг болж байна.
энэ яг болохгүй байна гэдгийг ингээд цаанаас ингээд нэлээд байгаа юм шиг. Тэгэхээр ингээд нөгөө найруулагч хүн одоо уран бүтээлч хүн ингээд Паражанов угаасаа хэлсэн бидний Сергей Паражанов угаасаа найруулагч хүн бол сурдаггүй төрдөг ингээд. Тэгэхээр ингээд хичнээн ингээд амбицтай эготой ингээд агуу бүтээл хий тийм хүсэл шуналтай байсан ч гэсэн гээд авьяас гэдэг тэр одоо өчнөө мянган жилийн тэр одоо нэг ген биш үү? Одоо би яг өөрөө тийм гентэмэнтэй гэж байгаа юм биш л дээ. Зүгээр ингээд тухайн хүний тэр өөрийнхөө тэр мэдрэмжтэй хэр холбоотой байна. Тэрийг яаж дагаж чадчихээн. Тэгээд тэр мэдрэмж тэр одоо тэр цаанаас төрж байгаа тэр шийдлүүд нь тэгээд хэр ханзааны бүтээл гарах хуц байна гэдгээс л одоо нэг уран бүтээлч доорондоо ялгарч байгаа. Тэнгүүд ингээд зарим уран бүтээлчд үнэхээр олон 100 жил одоо сэргэн мандалтын үеийн зураач нарч байт юм. Эсвэл одоо бүр 2000-аад жилийн өмнөх грекийн жүжигүүд одоо хүртэл ингээд үнэлэгдээд ингээд явж байгаа нь тэдгэр хүмүүс ингээд цаг хугацааг ингээд дамсан бүтээлүүд хийж чадж байгаа нь үнэхээр ингээд ухамсартайгаар тэгсэн юм бол байхгүй л гэж үзсэн. Их хвчлэн ингээл яг л тэр өөрийнхөө тэр авьяас мэдрэмжийг дагчил хийсэн бүтээлүүд нь тэгээд эцэст бол агуу бүтээлүүд болдог. Тэнгүүт ингээд хичнээн авьяасгүй байгаад хичээгээд тэр бүтээл бол ингээд яг гүйцэтгэлийн хувьд бол ингээд амар сайн төвчнийх чанартай байж болох ч гэсэн ингээд нэг л юм дутагтаад байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэр цаатлын нэг одоо spark ч юм уу нэг мэдрэмж ч юм уу. Гэтэ айг бол айгүй их юм үздэг. Тэгээд юм бүтээхийн тулд ч бас айгүй их юм бүр юм супер консюмер байх хэрэгтэй байх тийм. Гэхдээ харин тэгээд би энэ дээр бол ажиллаад тийм байх ёсгүй байна гэж ойлгосон байхгүй. Хэрэггүй байна гэж. Тийм. Яг гэвэл тийм мэдээж чиний өмнө үзсэн зөндөө юмнууд чинь бол нөлөөлж байгаа шүү дээ. Тийм чинь бол ингээд кино урлагийн түүхийн encyclopedia ингээд сууж байгаа шүү дээ. Айгу олон хүмүүс. Одоо үнэхээр одоо ингээд бэлэг танхын авьяастай уран бүтээлчд гэж байдаг шүү дээ. Тийм найруулагч одоо Монголд ингээд одоо зүгээр киногоо хийгээгүй ингээд явж байгаа залуучууд байгаа гэдэгт би бол бүр ихтэй байхгүй. Тэгээд тийм олон кино үзээгүй ч гэсэн үнэхээр тэр нөгөө ингээд нэг цаатлын мэдрэмж тэр нэг өчнөө олон удмыг дараалсан одоо уран бүтээлчдийн одоо уран хүмүүсийн одоо сайхан уртын дуу дуулдаг хүмүүсийн үр удам гэл явж байгаа л гэж би бодож байгаа хгүй. Тэгээд тэгтээ яг хөө нөгөө кино найруулагч хүн бол ялч нөгөө кино түүхээ бол бас мэддэг л байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Одоо жишээлбэл уран зураач хүн одоо ингээл тэр сэргэн мандалтын үеэс ахвал бүх мастеруудаа ингээл судалдаг штэ. Тэгэнгүүт одоо жишээлбэл дуугүй ирүүн одоо Фридрих Вильхельм Мурнауч байт юм уу, Карл Теодор Драйерч байт юм уу. Яг би бол илүү нөгөө Европ центрик, Европ төвтэй кинонууд дуртай. Холливуд одоо тэр 40-50 онд тэр нуар кинонуудыг хийсэн ихэнх найруулагчид нь бол Европоос дөрвж оцсон найруулагчид байдаг байхгүй. Тэгээд тэр нөгөө миний сая дурдсан тэр мастеруудыг одоо фрислангч байт юм уу, мастеруудыг ингээд судлахгүйгээр үзэхгүйгээр ядаж үзэхгүйгээр тэгээд бас ингээд нөгөө энэ салбартаа кино хийх гээд үзнэ гэдэг бол бас л чанга юм шиг санагдаад тийм. Тэгээ хацаа юмэр бол чиний яг анхны бүрийн хэмжээний хүрэлт бүтээлтэй. Чамд эхлээс өмнө айц төржсэн үү? Их айдас гээд ахаар чим төрүүгүүл санагддаг. Одоо яг хөө ингээд би чинь анх 2006 онд найзтайгаа нийлээд уран сайхны богино кино хийжсэн байгаа хгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд угаасаа ингээд хийх гэж оролдоод бүтлгүүтээд одоо зохиолоо бичих гэж оролдоод бүтлгүүтээд тэгээд тэгтээ яг хоо 2014 онд нэг баримтат кино хийсэн бүрэн хэмжээний. Тэгээд янз бүрийн богино хэмжээний кинонууд бол хийсэн. Тэгээд бүрэн хэмжээний эсвэл олон ангит тийм төсөл рүү
орохгүй яваад ирсний учир нь бас ингээд өөрөө би ингээд бэлэн болоогүй тодорхой хэмжээний амьдрал үзээгүй юм шиг санагдаад байсан байхгүй. Тэгээд бичсэн зохиолууд нь ч гэсэн их түүхий болоод ирсэн нь ингээд хүнийхээ хувьд ингэж хангалттай өсөж хөгжөөгөө байсан юм шиг санагдсан. Юу санаанд орчлаа. Unwind fix. Өөрөө цагдаа болоод намайг нэг байцаагаад би ч нэг ихнээсээ байцаагцсан шүү. Яг энд юм биш нэрээ хажуутлын өрөөнд хийчихсэн. Тийм. Тий. Бид бас зүгээр л бас сонирхлоороо тийм юм хийжсэн тий. Зүгээр л. Яа. Тэгээд яг анх цаягийн асуужснаар бол ингээл бид чи өмнө бас ингээл кино хийх юмсаа ингээл тэгэл тэрийг санаагаа ингээл тойр суугаа ярьжсэн гэсэн шүү дээ. Тэр чигт айгүй олон жилийн өмнө байхгүй. Бараг 10 гаруй жилийн өмнө. 10 гаруй жилийн өмнө тий. Тэгээд тэгэхээр тэрийг зүгээр л нэг уулзчаад тийг хайчааг байгаа байхгүй. Тэр дундаас нь тэгээд олон жилийн дараа Icon гэдэг бүтээл хийсэн байна. Тэгээд тэр дундаас нь Зорооч гэсэн ингээд баагаа хийсэн байна. Тэгэхээр бас ер нь бол тууштай л үзэх хэрэгтэй юм болов. Тэгээд бас зүгээр л хийх хэрэгтэй хаа. За. Тэгээд гэтээ Icon бол олон жил ингээд юугаа алтайсаас ахуулаад Темпторихтэй бүр дээр үед 2012 онд танилцчихсан. Тэр чинь яг хоёлоо Бямба найруулагчийн алсын удирдлага киноны зураг авалтан дээр бол бид анх танилцчихсан. Тэр чинь 2012 онд байсан. Тэгээд би бол яг сургуулаа төгсөөгүй зуны амралтаар байж таарад. Тэгээд тэр чинь яг 8 сарын дундаас 9 сарын дунд хүртэл зураг авалт нь өргүүлчихсэн байхгүй. Тэгээд би 9 сарын 1 ингээл угаасаа миний хичээл эхлэе явчихж байгаа. Би тэгэхээр тэр зураг авалтын яг талд нь л байсан. Тэгэхээр л яг анх Icon дээр танилцсан. Би бол production assistant гэж зүгээр л нэг хүмүүсийн гар хүлээ үзүр болж ирдэг тийм ажил хийжсэн. Icon бол чи script хийжсэн билээ. Script girl хийжсэн. Supervisor гэхдээ яг 3 дугаар найруулагчийн багтал юм да. Байсан гэсэн үг тийм. Яа. Тэрэн дээр л анх Icon дээр танилцсан. Тэгээд Alta Else гэдэг тийм film club байдаг шүү гэд тэгж би анх сонсчихсан. Тэгээ би сургуулаа төгсч ирчээд тэгээд тухайд бас надад тийм community хамт олон бол бас нэг байгаагүй. Тэгэл Alta Else ороод л бас нэг өөрийнхөө нэг community-г олоод л бид чинь Dreamers Day-г бол анх өдөр болон гаргаж ирсэн. Тэгэл бас 13 онд ч гэсэн бас юу Alta өргөө кинонод минь анхных нь хөлбөр нь л гарч ирсэн. Тэгээд олон жил ингээд кино урлагийг Independent Art House киног ус Монгол үзчихэд ингээд хүргээд ингээд олон жил явчихсан. Тэгэхээр бас энэ олон жилийн дараа бас өөрөө ч гэсэн ингээд киногоо хийгээд хийж байгаад нь бас би бас айгу баярлж байгаа шүү. Тэгээд баяр хүргэлгээд. За хөгжим дээр тэгээд нэг юм хэлчихье. Одоо чи бас үнэхээр лаг байсан. Одоо ингээд за яах вэ? Одоо би за окей. Found object дээр юмнууд дээр бол ингээд нүс янз бүрийн юмнууд одоо лонх монх ашиглаад хийсэн хөгжмөд байгаа. Тэн дээр бол яг дүлгөөний яг авьяас чадвар бол илэрсэн гэж бодож байна. Тэгээд бас ингээд сүүл рүүгээ нөгөө сүлийн ангид руу оронгууд ингээд нэлийн атмосферик, нэлийн хүнд хөгжмөд ясныг бол дүлгөөн бол яг ганцаараа хийсэн те. Тэр мөр бол ингээд яг миний бүтээлийг бас ингээд нэг шат ахиулсан гэж би дүгнээд байгаа байхгүй тийм. Тэгсэн. Тийм тэгэл Icon шүн бичэн шүү дээ. За энэ яаж ийн гэл Icon тэгэл энийг чинь жоох ингэчий гэл тэгэл энэ хэсгийн тэрийг нь хасчий энэ дээр тийм нэмий гэл бас нэлээ зүлгсэн тий. Яа. Гэтэ тэгээд бас гараад тэгээд үзэгчд бас үнэлээд хүлээж аваад тэгээд би бас тэрийг бас харахад бас айгу таатай байсан. Тэгэл би өдөр болгон л баг Facebook руу ороод ацаа ямар гэж хайгаал хүмүүс юу гэж бичиж чинь сэтгэл хянаал тэгээд явж байсан. Яа. Бас үнэхээр ийм сайхан уран бүтээлийг хийсэн бүх багийнханд нь баяр хүргэе. Тэгээд бас дараагийн уран бүтээлийн ажил одоо бодогдож байна. Одоо яг ямар зохиол дээр эсвэл ажиллая гэж бодож байгаа. Дараагийн бүтээл бас
хизээ биднийг бас мэлаах бол гэж. Би одоо бүрийн хэмжээний кино хийх л зорилготой л байна л да. Өөр зохиолоор тэгээд тэн дээр л ажиллаж ин тэгээд яг бүрийн хэмжээний зохиолын яг хоёр төсөл бол байгаа. Нэг нь эхэлчээд явж байгаа одоо яг хуу нөгөө бүр ихний шатанда нэг нь бол эхлэв яг зохиолын төвшөнд л явж байгаа. Нэг нь бол одоо дахиад 3 дахь санаа бол бас байна. Тэр нь одоо бүр санааны төвшөнд л явж байгаа тийм. За тэгэхээр өнөөдөр хүрэлцсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр гоё яриаллаа. Тэгээд дараагийн уран бүтээлүүдэд нь маш их амжилт хүсье. Тэг маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.